Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч нэ. Та бүхэндээ энэ подкастыг сонсох өдрийн мэндийг хүргэе. За би энэний өмнөх видеон дээрээ таны дотны үний сүнснээс мессеж хүргэсэн байгаа. Тэр мессежүүдийг авсан хүмүүсийн хувьд дотны үний сүнснийхэн тухай бодож ер нь яадаг юм бол их мэтээ сонирхлыг нь татсан зүйл бодогдсон байж мэдэх юм. За тийм учраас би сүнсний тухай хэдэн подкастууд хийхээр шийдсэн. Нэг подкастаар бол сүнсний тухай ярихад бол хангалттай биш. Энэ бол яад бол маш их агуу гүнзгий зүйл учраас хэсэг болгож подкаст оруулснараа тань ч гэсэн мэдлэг хуримтлуулахад илүү дээр дөхөн болов уу гэж би бодсон юм. За өнөөдрийнхөө подкастаар би таны дотны үний сүнсний тухай танд мэдээллийг өгөхөөр боллоо. За миний өгөх гэж байгаа мэдээлэл бол интернетээс хайж олж уншсан мэдээлэл биш. Шинжлэх ухаанаар батлагдсан үг нь ч би мэдэхгүй. За энэ бол цэвэр миний маш олон жилийн туршид өөрийн зүгээс судалсан тийм мэдээллүүд. Би өөрөө сонссон, харсан, мэдэрсэн миний цэвэр өөрийн туршлага гэсэн үг. За би яаж энэ олон мэдээллүүдийг олж авсан бэ гэхээр би сүнстэй тулж харьцдаг хүмүүстэй би маш ойр байдаг. Өөрөө ч гэсэн би харьцдаг. За тийм болохоор өгч байгаа мэдээлэлд бол би бүрэн итгэж байна. Харин итгэх үг нь бол таны өөрөө чинь мэд хэрэг хүчээр итгээрэй гэж би хэлэхгүй. Угаасаа итгэх ёстой хүмүүс нь итгэдэг, итгэхгүй хүмүүс нь итгэхгүй. Тийм болохоор та миний хэлэх гэж байгаа зүйлүүдийг хүлээн зөвшөөрч байвал сайн хэрэг, хүлээн зөвшөөрөхгүйсэн ч гэсэн сайн хэрэг Энэ бол хүн бүрийн өөрсдийнх нь бодол, итгэл, үнэмшилтэй холбоотой. За тэгээд тэрнээс гадна би бусдад үнэн бодит мэдээллийг ялангуяа эерэг энерги түгээхийг зорддог. Тийм болохоор би энэ подкастыг хийснээрээ бусдыг монхруулах биш, бусдад буруу мэдээлэл өгөөгүй гэдэгтээ би бол бүрэн итгэж байгаа. За түрүүчийнхээ видеогоор би таны дотны үний сүнс таныг үргэлж харж хамгаалж байдгаа. Таны аав, ээж, эмээ, ах, эгч, эхнэр, нөхөр, дүү, найз, хамаатны хүн гэх мэт За тэгэхээр тэдгээр хүмүүсийн сүнсний хувьд 5, 10, 15, 20 жил болсон ч гэсэн сүнс нь үргэлж байж байдгаа. Яагаад гэвэл сүнс бол мөнх оршдог зүйл юм. Манай монголчууд тэгж ярьдаг 49 оноод хаа нэгтээ хин нэгнийд тийм айл төрсэн байна. За эсвэл өөрийнхөө хүүхдүүдтэй буцаад ирсэн байна гэж ярьдаг За энэ зүйл дээр олон хүмүүс тэрсэлдэж магадгүй. Гэхдээ миний энэ олон жилийн туршлагаар таны дотны үний сүнс тэгж амархан буцаж ирдвэ. Сүнс бол үрд мөнх оршдог. За би нэг жишээ хэлье л да. Таны аав юм өвөө өөд боллоо гэж бодъё. Тэрний дараа та хэрэв эмэгтэй хүн бол жирэмсэн боллоо гэж бодъё. Эсвэл эрэгтэй хүн бол таны эхнэр жирэмсэн боллоо гэж бодъё. Тэгэнгүүт манай монголчууд юу гэж ярьдаг вэ гэхээр дотны үнийхэн дотны хүн буцаж гэрээхэндээ эргэж төрлөө гэж ярьдаг. За тэр хүүхэд төрснийхэн дараа тэр өөд болсон аав таны аав тэр хүүхдийн өвөө гэж яриа л да. Өвөөгийнхөө зан чанарыг эсвэл ямар нэгэн шинж тэмдгийг аваад төрсэн байдаг. Магадгүй жоохон том болсныхон дараа тэр өвөөгийнхөө тухай мэдээллийг танд ярьж мэдэх юм. Тэр үед бид нэр бүгдээрээ баярлаад вау, өвөө минь яг эргэж төрсэн байна гэж бүр баталгаатай итгэдэг. Тэгээд нэг хэсэг эргээд төрчихсөн юм чинь гээд өвөөгөө бид нэр орхичдаг гэсэн үг ээ. За гэтэл яг үүндээ тэр нь таны
өвөө те таны аав тэр хүүхдийг өвөн эргэж төрсөн гэсэн үг биш юм. Харин өвөө чинь тэр хүүхдийг өвөн те дээр байх үедээ таны дотор байгаа хүүхдийн сүнстэй үргэлж хамт байдаг. Нэг хэсэг цагийг хамт өнгөрүүлдэг гэсэн. Тийм болохоор таны гидсэн дотор байгаа тэр хүүхэд таны аавын те өвөөгийнхэн тэр мэдээллийг авч төрсэн байдаг юм аа. За тийм учраас өнөөдөр таны мэдсэн зүйл юу вэ гэхээр те өчий санаад шууд игээд хаа нэгтэй ч юм уу эсвэл таны өөрийн гэр бүлийн хүмүүсийн те гэрт төрдгөн байна. Сүнс чинь бол байд юм байна. Харин шинээр төрөх хүүхдтэй нь уулзсан байд юм байна. Холбоотой байд юм байна гэж ойлгож олно. За зарим хүүхдүүдийн хувьд те тэр өөд болсон өвөөгийнхэн ямар нэгэн тийм царайд өрхтэй те төстөөж төрсэн байхыг үгүйсэхгүй. За энийг бол тайлах аргагүй те. За тэгээд нэг жишээ хэлье л да. 500 хүний сүнс байлаа гэж бодъё. 500-аас зөвхөн 2-3 сүнс нь богино хугацаанд дахин төрөх боломж байдаг. За нэг жишээ олгож хэлбэл дөнгөж төрсөн хүүхэд өөд боллоо гэхэд тэр хүүхэд дахин төрөх боломжтой байж болно. Гэхдээ бүх хүүхдүүд гэсэн үг биш. Энэ бол угаасаа маш дал зүйл бол тэ энийг бол тайлбарлахад бол маш хэцүү ямар ч хэлсэн 500-аас 2-3 сүнс дөрвөн хугацаанд төрдөг гэж та ойлгож байна. За тэгэхээр 500-аас 2-3 хүүхэд бишээ сүнс төрлөө гэж бодоход 496 юм уу 97 ч юм уу те тэр сүнснүүд нь яадаг вэ? За тэр сүнснүүд нь те дээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэдэг. Бидний бодсноор сүнснүүдээ юу ч хийдгүү тэгээл уйтгартай байж идэг. Тийм биш. Харин эсэргээрээ дээр маш олон зүйл хийдэг. Сүнснэр маш завгүй байдаг. За энэ тухай би тусад нь бас подкаст хийж оруулах болно. За тэгээд тэр хийж байгаа ажлаа те 10-20 жил хийж болно. Сүнс болгонд хэр хугацааны туршид ажил үүрэг хийж гүйцэтгэх ёстой тийм сүнс болгонд өөр байх болно. За хэрвээ таны дотны үний сүнс өөд болоод 15-20 жил болсон байлаа гэж бодъё. За тэгвэл одоо ч гэсэн ажиллаа хийгээд байж байгаа гэдэгт та итгэж болно. За сүнс болгон өөрийн гэрээтэй байдаг. Одоо жишээлбэл энэ зурган дээр харагдж байгаа тийм 10 сүнс байлаа гэж бодъё. За тэгвэл 10 сүнсээс нэг нь за чи 10 жилийн туршид ажил үүрэг дээр гүйцэтгэх ёстой. За чи 15 жилийн турш, чи 17 жилийн туршид. За чи 9 жилийн туршид гэх мэт сүнс болгонд өөр байх болно. Тэрний дараа сүнслэг ертөнцтэй буюу дээрээ те бид нар бас ямар нэгэн байдлаар дэвшдэг. За дэвсний дараа бас тийм сүнснүүдэд бас сонголт хийлүүлдэг. За чи дахиж улам дэвшмээр байна уу? Эсвэл чи дахиж энэ орчлондоо төрөөдөө 3D амьдралдаа ороод хийж бүтээж чадаагүй зүйлээ эргэж хийх ёстой гэж түрүүний миний хэлснээр сүнс болгонд өөр байх болно. За тэгээд тэрнээс гадна би түрүүнийхэн видеогоор хэлсэндээ бидний дотны хүмүүсийн сүнс биднийг үргэлж харж хамгаалж байдаг. За тэрнээс гадна бидний амьдралд тулгарч байгаа асуудал бас тус болдгоо. За ийм учраас хүн болгоны амьдралд асуудал байдаг. Асуудалгүй ямар ч хүн байхгүй те. Бидний зүгээс яах хэрэгтэй вэ гэхээр дотны үнийхэн сүнсийг бодоод нөхцөл байдлаа хэлээд за та хэлсэн хэлээгөө ч угаасаа тэд нэр мэдж байгаа юу болж байгааг. Гэхдээ яг та тусламж хүсэж байгаа учраас та хэсэг хэдэн минут нүдэн анаа аав минь ээж минь өвөө минь эмээ минь ч гэдэг юм уу миний энэ асуудал та тусалж өгөөч гэж гуйж залбирч болно. За зарим тохиолдолд дэвтэрэн дээрээ бичиж болно. Яагаад гэвэл сүнс бол бодлыг чинь шууд уншдаг. Дэвтэрэн дээр бичсэн зүйлийг чинь за ингэ бичсэн байна гэж шууд үсэглээд уншихгүй ч гэсэн шууд мэдрэмжээр уншдаг. За тэгээд
ийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр таны дотны хүний сүнстэй танд үргэлж тусалдаг, үргэлж хажуучин байдаг. Ийм учраас та тэдэнтэйгээ бодлороо ярилцаж хэлэх гэсэн зүйлээ хэлж олноо. За тэгээ өнөөдрийн подкастыг би урт ойлгомааргүй байна. Хэсэг болгож би сүнсний талаар танд мэдлэгийг өгөх болно. Бүх подкастыг сонссны дараа таны яг одоогийн байдал, подкаст сонссны дараах сүнсний тухай таны бодол тэр чигээрээ өөрчлөгдөх болно. За тэгээ та нар коммент хэсэгт надад танд ямар санагдсан өөрийнхөө бодлыг бичээрэй. Дараагийн подкастаараа уулзцгаая. Дараагийн подкастаараа бас би сүнсний тухай мэдээллийг танд хэсгээр оруулаад өгөх болно.